Сайн байна уу? Монголын санхүүгийн мэргэжлийн хэмжээлтэй холбооны ээлжид хичээлийг эхлүүлж байна. Хичээл 28. За энэ хичээлээр хүний нөөцийн орон тооны нормативын тогтоолттой холбоотой асуудлыг авч үзэх юм аа. За холбогдох номын нэр болон хаанаас үзэж болох вэ гэдгийг энд хуудсыг бол заасан байна. За үүнтэй холбогдсон анхны өгөгдлүүдийг эхний хүссэн нэгтэн дээр бичсэн байна. За бидний жишээр нэгтлэн бодогчдын оронтоо хэрхэн тогтоох вэ? Энэ оронтоонд ямар үзүүлэлтүүд хамгийн их нөлөөлдөг вэ гэдгийг тогтоох зорилгоор нэгтлэн бодогчдын оронтоонд 1-р байгууллагын ажиллагчдын тоо, 2-р борлуулалтын орлогын хэмжээ нөлөөлнө гэж ингэж үзсэн. Энэ бол дэлхийн нийтийн нэлийн нийтлэг авч үздэг ийм хамаарлын үзүүлэлтүүд юм аа. За тухайлбал энд ажиллагчдын тоо 10 байхад борлуулалтын орлого 10 сая. За эдгээрийн огтлолцолдоор 0.15 нэгтлэнгийн оронтоо гарч байна. За хэрэг байгууллага ажиллагчдын тоо 200 борлуулалтын орлого 750 сая байх юм бол 6 гэх мэтээр ингээд бол түүхэр болон ажиглалтын үндсэн дээр эдгээр эхний хүснэгтийг бол зохиох хэрэгтэй. За дараа нь за энэ X1-ээс хамаарсан нэгтлэн бодогчдын оронтоог тогтоохын тулд статистик тооцооллын хүснэгтийг энд бичсэн байна. За энд ажиллагчдын тоо буюу нэгтлэн бодогчдын оронтоог эхний ээлжинд энд X1 буюу ажиллагчдын тооноос хамааруулан ингэж тооцоохоос гадна мөн энэ ажиллагчдын тоог X2-оос хамааруулж тооцож болно. За энэ бол 2 дахь хөлбөр нь мөн 3 дахь хөлбөрийн хувьд бол нэгтлэн бодогчдын оронтоог мөн 2 хүчин зүйлээс хоёулаас нь хамаарсан байдлаар ажиллагчдын тоо болон борлуулалтын орлогын хэмжээс хамаарсан байдлаар тооцож болно. За ингээд 3 хөлбөрт аль алинд нь хэрэгжилж болох статистик тооцооллын хүснэгтийг бэлтгэж энд харууллаа. За хамгийн доотлын мөрөнд бол статистикийн энэ тооцоолт хэрэгтэй үзүүлэлтүүдийн гүржүүр нийлбэрүүдийг энэ цагаанаар бичиж харуулсан байна. За эдгээрийн энэ суурьнд байгаа энэ үзүүлэлтүүдээр хамаарлын тооцооны эргэрээсийн тэгштгэл бичих шаардлагатай мэдээллүүдийг холбогдох багнуудаас авч байна. За 2 дугаар хүснэгтийн N1 за мөн 3 4 7 гэсэн ийм багны тоо мэдээллээр нормал тэгштгэлийг бичдэг. Энэ бол тооцоолт хэрэгтэй стандарт тэгштгэлээ гэсэн үг. За энд үчээд эндээс бол одоо эхнийгээс нь 2 дугаар тэгштгэлийг хасах юм уу мөн өөр дунд сургуульд үзсэн иймэрхүү хэлбэрийн тэгштгэлийн систем төлөв олон аргууд эдгээрийн аль нэгний ашиглаж тооцоо хийснээр параметруудыг олж байна. За А параметрийн хувьд бол энд бичсэн байна. А1 параметрийг бол энд бичсэн байна. За параметруудыг олсон учраас Y-ийн X1-ээс хамаарсан эргэрээсийн тэгштгэлийг энд бичлээ. За эдгээр тэгштгэлд энэ X1-ийн энэ эмпирик үзүүлэлтүүдийг орлуулах замаар шаардлагатай оронтоог маш олон хувилбараар тодорхойлох боломжтой. Хэрвээ жишээлбэл энэ X1-ийн оронтоо 120 гэж ингэж тавих юм бол нэгтлэн бодогчдын оронтоо 3.5 байх жишээтэй юм аа. За энэ тооцооны аргачлал бол нэлээд практикт
одоо ач холбогдолтой. Яагаад гэвэл арай зарим газрууд бол одоо бүтэн оронд тооны нэгтлэн ажилуулах уу, эсвэл оронд нь гэрээд нэгтлэн бодогч ажилуулах уу, гэрээд нэгтлэн бодогч ажилуулсан нөхцөлд ямар хэмжээний ачаалттай байх юм, хэдэн нэгтлэнгийн одоо ажлыг тэр гүйцэтгэж чадах юм гэсэн иймэрхүү одоо хөдөлмөрийн нормчлол тэг холбогдсон тооцоо, мөн цалин хөлсний хэмжээгийн тогтоохтой холбогдсон тооцоо хийхэд бол иймэрхүү хялбархан тооцооллын аргачлалыг бол ер нь эзэмших шаардлага бол судлаач шинжээчид нарт бол тавьж байдаг юм аа. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна.